цаг үе олсон нэг шаардлагатай учраас улсын их хурлын асуудлыг сонсож байгаа. Тэ асуудалтай ч юм шиг, асуудалгүй ч юм шиг, ажил хийгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг их л ерөнхий байна. Сая одоо очирдогч хэлж байгаа үнэ. Ерөнхий биш, бид нар маш тодорхой шийдэлтэй юм ярмаар байна. Энэ танилцуулганд бичсэн байна шүү дээ. 2000 мегаватт эрчим хүчний хэрэгцээ байна бидэнд. Үүнийг 300 мегаваттын дутан 1700 мегаваттаа бид шийдэж чадна гэж. Энэ 300 мегаватт дутгах байгаа тог сумаар ивэл хэдэн сум 330 сум хэдийн таслах уу? Аймгаар 21 аймаг хэдийн таслах уу, хязгаарлах уу? Дүүргээр их юм 9 дүүргийн хэдийн хязгаарлах уу? Ямар хуу асуудал үүсэх гээд байгаа. Энийг ойлгомжтой тодорхой болгоод ярьчмаар шүү дээ. Үүнийг яаж шийдэх гэж байгаа шийдлээ тодорхой ярьчмаар шүү дээ. 300 мегаватт маш том тоо. Өнгөрсөн үйл бид нар эрчим хүчний хязгаарлалтанд орсон оргил ачаалал үедээ. Яг энэтэй адилхан давтагдах гад байна. Тийм учраас улсын хурлаа сонсож байгаа. Энийг нэг хариулж өгөөч. Хоёрдугаарт нь эрх өвөл бас шахмал төлж хагас коксын төлсөн, агарын бохирдол буурсан, 100 мянган тонн коксын төлсний тендер зарласан, амжилттай болов амжилтгүй болцсон байна. Эрх өвөл Улаанбаатарт дахиад утаатай болох уу? Эсвэл хагас коксын төлсний асуудал шийдэж чадах уу? Энийг тодорхой хариулж өгөөч. ТЭЦ 3, дулааны цахилгаан станц 3. Өнгөрсөн жилийн үдээд дэлбэрэл осол гарсан. Засгийн газар их хурл яаралтай мөнгө шийдэж өгсөн 90 тэрбум төгрөг. Одоо дөнгөж 30 гаруй хувийн одоо бүтээн байгуулалт ажил хийж байна. Бүтэн жил болж яхад яагаад ТЭЦ 3 одоо буцаа засагдаа сэргийгдэхгүй. Хөрөнгө шийдэж өгөөд байхад яагаад энэ асуудал ингэ хин хөвөрөө байгаад байгаа юм бэ? Тэг иймэрхүү юмнуудаар их тодорхой хариулмаар байх юм. Хин удаагаад байгаа, яагаад удаад байгаа? Жил боллоо шүү дээ. Мөнгө шийдээд өгсөн шүү дээ. Дээрээс нь одоо 500 тэрбум одоо тийм тарифа нэмээд цаана дахиад 500 тэрбум одоо өртөө байж байна. Энэ өөрөө яа шийдэх гэж байгаа. Өөрөө шийдэж чадахгүй бол ямар эрсдэл учрах гээд байгаа. Ямар шийдэл байгаа. 800 тэрбум одоо өртөө байснаас 300 тэрбум тарифа нэмж шийдэх юм байна. Цааталт үлдэгдэл 500 тэрбум яах юм. Банкнаас зээл авах юм уу? Эсвэл одоо яах. Дээрээс нь 600 тэрбум хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж. Тэгэхгүй бол одоо ослоовоор гарч байгаа шүү 100% одоо хүчин чадлаар ажиллаж байгаа гэж. Энэ эрх өвлийг тийм үү яаж давах уу гэдэг асуудал бидний хамгийн том тулгымцсан асуудал ба шүү дээ. Бусдаар 30 он 40 он бол хол байна аа. Мэдээж 30 40 он ярих ёстой. Гэхдээ эрх өвлийг л бид нар яаж давах вэ? Яаж тог таслахгүй байх вэ? Улаанбаатарт хөлдөхгүй байх вэ? Улаанбаатарт хөлдөх Улаанбаатарт оргил ачааллын үеэр Монгол улсын иргэд тогоо хязгаарлуулах ийм л одоо асуудал үүсэх гээд шүү дээ. Энийг чи их хурл дээр төрүүлж хараад энэ одоо тийм үү наадмын маргааш намар гэж ярьдаг. Одооноос бид нар бэлтгэе гэж мэдээлэл сонсож байгаа шүү дээ. Гэтэл мэдээлэлдээ тийм ерөнхий хариулдаг болж байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг болохгүй байгаа юм ярих дандаа одоо мөнгө төгрөг зовлоо ярьдаг. Шийдэл ярьдаггүй. Маш тодорхой ийм асуудлууд байна. Ингэж шийдэн эрх өвөл бид нар ингээд Улаанбаатартыг хөлдөөхгүй иргэдийг хэрэглэгчдийг тогны хязгаарлалтанд оруулахгүй гэдэг шийдэл одоо энэ тодорхой ярьчмаар байна. Яг энэ дээр тодорхой яриад өгөөч. Энд сууж байгаа хүмүүс ойлгохгүй болохоор чи иргэд яаж ойлгох вэ? Их ерөнхий яриад байна. Тийм болохоор энийг тодорхой яриад өгөөч л гэдгийг төсөж байна. За бямцагтад баярлалаа. Дараад баярлалаа. Өнөөдөр энийг тулгамдсан асуудлыг яг харахгүй улсын их хурлаар эдийн засгийн байнгын орон хилцэх нь үнэхээр чухал байгаа. Цаг алдахгүй хилцэх бас гишүүдэд мэдээлэл өгөх. Зөвхөн өнөөдрийн хурлаар биш цаашдаас илүү мэдээлэл өгье гэж бодож байгаа. За яг санал нэг байна. Бид нар хүссэн ч хүсээгүй ч гаднаас импортлоод бүгдээ хятад ард улсаас дахиж импортлох сувг нээгээд 80 мегаватт хүртэл импортлоод бидэрт яа харахгүй чадлын дутагд гарахаар байгаа. Энэ чадлын дутагдлыг 2 сарын дотор дулаан цахилгаан станц барьж чадахгүйгээс чааш одоо өмнө бэлтгэлийг хангаагүйгээс хойш бидэрт яа харахгүй ийм эрсдэл бол байгаа. Гэхдээ эрсдлийг барахгүй төлөө бид нар ажиллаж байгаа. За энэ жил орох хүүсэр нь бол нэгдүгээрт Сэлэнг аймагт өргөдөж байгаа 70 мегаваттын дулаан цахилгаан станц байгаа. За мөн хоёр дахь нь бүгдээ хятад ард улсаас импортлох боломж өрдүүлээд хуваарлах боломжийг бүтээж байгаа 80 мегаватт хүртэл. За энэ хоёр нэмэгдээд өөр их үүсвэр бидэрт яг дулаан цахилгаан станц байхгүй.
Тэгэхээр тэрийг нөхөхийн тулд маш богино хугацаа бид нар ямар ажиллаж байна гэхээр тэр 5 аймгийн маш богино хугацаанд ердөөс одоо 7 сарын 1-нд нөгөөдөр зарлаад гэрээг нь хийн 5 аймгийн нийт 220 мегаваттын хүчин чадалтай нарны их усүр араас нь бас говийн бүсэд, баруун бүсэд, зүүн бүсэд маш богино хугацаанд хэрэгжүүлэхээр бас зарлахаар зэхэж байгаа. За энэдээ зэрэгцээд яа харахгүй зайлшгүй ёстой зүйл бол доголдол гарахгүй үйлчлэлтийн бэлтгэлийг хангах. За энийг бол яг одоогийн байгаа төсөв тарифынхаа хэмжээнд одоо хамаг хүчээр ажиллаад өдөр ажиллаж байгаа. За Кокстой холбоотой саяхан засгийн газрын тогтоол гарсан эрчим хүчний салбарт нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахаа. Яг эрчим хүчний яам яг энэ Кокс нүүрс утааны асуудлыг шууд хариуцдаггүй. Гэхдээ нийслэл бол энэ дээрээ энэ эрчим хүчний хүрээнд гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд бэлтгэлийг хангаад ажиллахаар шийдвэр чиглэлээ аваад явсан байгаа. За тэр дутагдaltaй холбоотой нарийн болон ТЭЦ 3-ын асуудлаар ТЭЦ 3-ын захирал Сандууж хариулаад явчих. Долооны цэцгэлгээс ТЭЦ 3 өнгөрсөн 25 оны 6 сарын 20-нд ославар гарсан. Үүнтэй холбоотойгоор бол онцгой нөхцөл байдал тогтоосон байдаг. За онцгой нөхцөл байдал тогтоосонтой холбоотойгоор маш нууцын хүрээнд 3 одоо том багц ажил хийгдсэн. За энэ нь бол тухайн ославартай холбоотойгоор барилга одоо битүүмжилж дээврийн ажил, барилга нөхөн сэргээх ажил өнгөрсөн онд багтж хийгдсэн. За Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30-аас 32% хангадаг учраас дулаанжуулалтын хоноглолыг бол өнгөрсөн оны 12 сард багтаж одоо мөн улсын комисс ажиллуулж өнгөрсөн одоо 25-аас 26 оны дулааны хангах одоо арга хэмжээг авч дулаанжуулалтын ажлыг бол 100% хийсэн байгаа. За энэ ухаангүй маш нуустай байсан учраас бол одоо бүртгэл тооцоо их за мэдээлэл өгөхдөр бол бас харьцангуй хүндрэлтэй байсан. За ингээд 2 багц ажлыг бол 100% хийсэн байгаа. За үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар машин буюу 25-ын турбо генератор нэгийг хийх ёстой. За 50 дугаар 50 мегаваттын 9 дугаар машин буюу 50 мегаваттын турбо генератор ингээд 75 мегаваттыг оруулах ёстой. За 7 дугаар машины хувьд бол Монгол Улсын одоо 2 аж ахуйн нэгж түншлэлээр орсон. За өнөөдрийн байдлаар ажил 45% явагдаж байгаа. За үйлдвэрлэл бол үндсэн 600% хийж өгсөн. За бид нар бол 7 дугаар машиныхаа буулгалтыг компани өөрсдийн засварчдын хүрээнд 100% болгосон. За өнөөдрийн байдлаар бол суурийн төлөвлөлт 75% явж байна. За нийт үндсэн тоноглол 45%, зураг бол 100% хийгдсэн. За гэрээгээрээ бол 12 сарын 30. За бид яг хилцэл хийгээд мэдээж одоо тоноглол ороод ирсэн тохиолдолд 10 сарын 1-нд бол 7 дугаар машины тоноглол 100% Монгол улсад орж ирнэ. За энэ тохиолдолд компани зүгээс бас инженерүүд хамтран туслан гүйцэтгэх ажил 25 мегаваттыг бол ондоо багтааж оруулна гэсэн ийм байдалтай ажиллаж байгаа. За 9 дугаар машины хувьд бол маш За гүйцэж хариулъя. 14 хоногийн бол засгийн газрын хуралдаанаар орж нууцаас гаргасан байгаа. За цаад гүйцэтгэгч компани бол нэг нь одоо угсралтын компани, нэг нь бол одоо үйлдвэрлэгч хоёр түншлэлээр орж ирсэн. Ингээд бид нар нууцаас гараад гэрээгээ хөргүүлсэн. За энэ тохиолдолд бид нар одоо зураг бол 100% хийгдсэн. Мөн одоо бид нар буулгалтын ажлаа 100% хийсэн. За туслах тоноглолын үйлдвэрлэгчийн хувьд явж байна. Үндсэн тоноглолын үйлдвэр дөнгөж эхэлж байгаа. Ингээд 33% байна. Тэгэхээр 26 онд арай багтаж орохооргүй өнөөдрийн байдлаар ийм юу харагдаж байгаа. Бид нар бол 26-аас 27 ингээд за 27 оны 1 сард нэгдсэн сүлжээнд холбоно гэсэн юм байдалтай гүйцэтгэгч компанитай бол өдөр тутам харилцаад ингээд явж байна. Тодорхой асуусан тодорхой хариулахгүй байгаа даа л та. Гэхдээ одоо та бүхнийг ярихгүй байгаа болохоор асуудал гэж ойлгоё. Үндсэндээ ирэх үйл Улаанбаатарчууд, монголчууд тогны хязгаарлалт, эрчим хүчний хязгаарлалтанд орохгүй юм байна. Ямар нэг байдлаар та бүхэн шийдэж байгаа юм байна гэж. Асуудал юу вэ? Ямар асуудал дээр ямар шийдэл гаргаж ийн асуугаад байхад ерөнхийдөө болж байгаа л гэсэн тийм л хариулт өгöd шүү дээ. Тийм болохоор тэгж ойлгож шүү. Тэгэхээр энэтэй холбогдуулж улсын хурлаас бас тогтоол баталж өгөө. Ирэх үйл Улаанбаатарчууд болон одоо Монгол улсын иргэдийг, хэрэглэгчдийг, эрчим хүч хэрэглэгчдийг тогны хязгаарлалтанд оруулахгүй байх тодорхой үүрэг даалгавар өгсөн улсын хурлаас тогтоол гаргаж өгье. Яг ийм байдлаар ийм ерөнхий байдлаар явмааргүй байна. Ерөнхий байдлаар. Би сая асуусан шүү дээ. 300 мегаваттын чадлын нутагт орох гэж байгаа бол сумаар бол хэдэн сум бэ? Хэдэн аймаг вэ? Хэдэн дүүрэг вэ? 4 цаг хязгаарлах уу, 2 цаг хязгаарлах уу? Энэ дээр тодорхой хариулт өгөөч гэсэн. Энд хариулт өгөхгүй байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь сая бас ярьсан шүү дээ бид. Өр авалгаа яаж идэх гэж байгаа юм бэ? 500 тэрбум өртөө тийм үү?
үнэ нэмчээ цаана дахиад 500 тэрбум өртөө болох гээд байна. Энийг эрхээ шийдэж байгаа. Зайлшгүй шаардлагатай 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой байгаад байна. Хоног их засвар хийх хөрөнгө оруулалт. Ингээ энэгөөс үзэх юм бол дор хаяж нэг их 80 гаруй төгрөгийн хэрэгцээ шаардлага таахын байгаад шүү дээ. Энэ дээр ингээд хариулт байдаггүй ерөөс. Тийм болохоор ерөнхий биш нэг жоохон тодорхой их хурл танилцуулж байгаа юм чи бүр зовлон жаргалаа яриад авъя. Энэ дээр тэгээ бүгдээрээ монголчууд бүгдээрээ тал талд анхаар их хурл засгийн газар яам анхааралдаа авч чагаад энэ асуудлаа шийдүүлье. Шийдвэрлэхэд их хурл ингээд дэмжиж өгөөч. Засгийн газар ингээд дэмжиж өгөөч. Ард иргэд ингээд ойлгоод өгөөч гэдэг юм бол ярмаар шүү дээ. Өнөөдөр ч гэсэн одоо иргэдтэй айл өрхөдөө 140-оор тог зарчаад 280 буцаас иргэдээс тоглож авч байгаа шүү дээ. Илүүдэлтэй тог нь бидэнд өнөөдөөс илүүдэлтэй байж байгаа. Энэ бодлого чинь зөв юм. Улмал таав гэдэг санхүү хүнд байдалд оруулаад байгаа шүү дээ. Тэнд бүгдээ ярихгүй байгаад их. Асуудлаа илэн далангуй ярьж тодорхой шийдэл гаргамаар шүү дээ. Тийм болохоор улсын хурлаас байнгын орон усны тогтоол оруулж ирье. Энэ дээр засгийн газарт чиглэл өгсөн. Энэ эрчим хүчнийг Улаанбаатар хотыг ирэх үйл одоо тийм хөлдөхгүй байх. Иргэд хэрэглэгчдийг эрчим хүчний хязгаарлалтанд оруулахгүй байх чиглэлээр тодорхой шийдэл гаргах. За хугацаа бага болохоор товчхон хариултаа бям цагтаа аваачлаараа юу вэ? Яг тодорхой, яг зөв. Яг яхахгүй шулуу хөлөд би олон удаа яриад байгаа. Эрчим хүч хязгаарлах эрсдэл бол байгаа. Дутагдал бол байгаа. Энэ дээр тооцоо хийгээд үзээ сая энэ дээр сэлэнгийнх орохгүй байлаа гэхэд бөөрөлжүү дахиад доголдлоо гэхэд. За ингээд ТЭЦ 4 дээр ч юм нэг доголд гарлаа гэхэд бид нар 290 энэ бол ихээр нь тооцсон шүү. 290 мегаваттын дутагдал гарахаар. Яа харахгүй гарна. За энийг гарах юм бол эрсдлийн менежмент би ярьж байгаа гарна гэж хэлээгүй. Гарах юм бол 13 багцад ингээд хуваацсан нарийн тооцоонд байгаа. Яг хаанд эрсдэл багтаагаас нь хохирол багтаагаас нь яаш хэрхэн хязгаарлах. Энэ бол байнгын төлөвлөгөөтэй байдаг зүйл байгаамаа. Зүгээр их хурлын тогтоол гаргахыг би үнэхээр баярлан дэмжиж байна. Энэ дээр асуудлуудаа иж бүрэн оруулаад нэг ус дахин хилцээд яриад авмаар байна. Таны санаачлалыг их баярлж байна. Одоо жишээлбэл 629 тэрбумын өөр энэ жил үүсэж байгаа. Яа харахгүй үйлдвэрлэж байгаа өртгөөс нь илт багаар худалдаад байхаар хүссэн хүсээгүй энэ салбар цаг минут тутамд ажиллах тусмаа эрчим хүч үйлдвэрлэхээс илүүтэй үр төлбөр үйлдвэрлээд байгаа юм. Хэрэг бид нар энийг зогсоохгүй болвол цаашдаа бид нар эрчим хүчний найдвартай байдал, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, шинэ орон сууц ярих ямар ч боломжгүй болох юм аа. Тийм болохоор энэ дээр бодлогын дөрвтөө одоо шинжлэлийн улс төрийн зоригтой алхам хийхгүй болвол бид нар энэ байх байдлаасаа гарч чадахгүй юм аа. Тэгэхээр энэ бол эхний ээлжинд үн тарифын асуудал. Үн тарифыг бид нар ингэж харж байгаа. Зөвхөн өртөгтөнд нийлцүүлээд нэмэх тухай асуудал биш ээ. Ялангуяа эрчим хүчний яамны хувьд эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийг бид нар хянаж байгаа. Өртгийг өөрөөр хэлбэл бид нар хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадаж байна уу? Нөгөө ярьдаг шүүмжилдэг хулгай зэлгий байна уу? Үр ашиггүй оронтой байна уу? Компанийн засаглал сайн байна уу гэдэг дээр бид нар эхний ээлжинд төвлөрж ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний зохицуулахороо тооцоо судал. Цэрэн жамц Дэмжигтэрийн асуултанд хариулъя. За 4-р цахилгаан станц дээр 70 мегаваттын нэг турбин эвдрэхэд саардахад бид 1.5 мянган аж ахуй нэгж 25 мянган айл өрхийг 8 цаг хязгаарлана. Энэ гоо эрсдлийн менежмент бодж гаргаж байгаа учраас та бүхэн зөвөр ойлгоорой. За Сэлэнгийн 70 мегаватт ороогүй 4-р станц дээр нэг блок гэмтсэн бөөрөлжүүдийн нэг турбин ажиллагаанд ороогүй тохиолдолд 290 мегаваттын дутагдал үүснэ. Энэ дээр нэг цаг орчим бид 4.4 мянган аж ахуй нэгж 80 мянган айл өрхийг үндсэндээ хязгаарлалтын горимд оруулнаа. Тэгээ яг энэ тохиолдолд бид нар нийтдээ нэг 14 багц хуваацсан байгаа. Хэрэглэгч байгаа зэрэглээс хамаарат хязгаарлалтын горимыг явнаа. За хамгийн хүнд нөхцөл бол 506 мегаватт. Энэ нь болохоор Сэлэнгийн 70. Энэний микрофоныг 1 минут нэмж өгье. Бүгд найрамд Петровсын байхгүй 4-р станц бөөрөлжүүдтэй нэг блок гэмтсэн тохиолдолд бид нэг цагт 7.5 мянган аж ахуй нэгж 90 мянган айл өрхийг хязгаарлах нийтдээ 24 багц ийм төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаа. Тэр нь бол бид өнөөдөр бол оюутлогоо 80 мегаватт авах гэрээгээ хийдсэн. 70 мегаваттыг бид нэг 10 сарын 1-ний хувьд орж болов гэж бодож байгаа. За тэгээ манай аукцион бас өнөөдрөөс маргааш нээгдэх учраас эхний ээлжиндээ бид зөв хэрэглээтэй явахд бол чухал ухс юм төлөвтэй. Тэгтээ бол хүндрэлтэй.